босгон төслийн хүрээнд зочдоо урьж ирүүл ярилцаар байна. Бид дараагийн чагаа зочдоо урьж ирүүлээ. Студид Эрдэм төгс сургуулийн менежер Бадрам хүрэлцээрсэн байна. Бадрам уучлаарай сайн байна да. Сайн планемент. За баярлалаа. Сая та улсын сургуулийн багшийн сургуулийн менежер яриаг өрөө сонссон баг гэдэг сонсож байна. За танай сургуулийн хувьд саяны ярьсан бүх зүйл яаж хийгдсэн байна? За манай сургуулийн хувьд сая багш ярьсантай холбогдуулаад хамгийн нэгдүгээр амьд үргэлтийн асуудал дээр. За амьд үргэлтийн асуудал бол манай сургууль дээр нэг 20 хүүхэдтэй. Тэгээд тэр 20 хүүхэд сунаа гэсэн нэг тийм одоо тогтооцсон. За нэг амьд 20 хүүхэд сунаа гэх тэгээд амьд үргэлтээ ингээд шийдсэн. За амьд үргэлтээ тийм тоотой байхаар багш хүүхд болгонд хүрэх боломж өгсөн байна. Хүүхд болгонтой ажиллах, хүүхд болгонтой хүрч чадах тэр боломж өндөрсөд байдаг. За нэгдүгээр тийм давуу талтай байна. Хоёрдугаарт нөгөө хүүхдүүдэд бие дааж сургах, бүтээлч байх, ялангуяа дунд ахлах ангируугаа тэр чадварыг хөгжүүлэхийн тулд манайх нэг ээлжийн сургалттай. Ерөөсөө нэг ээлжийн сургалттай. Тэгээд 5-аас 11-р анги хүртэл бол бүгд нэг ээлжийн сургалттай. Хүнд өглөө орчих. Тэгээд нэг ээлжийн сургалтын давуу тал нь үдээс өмнө хүүхдүүд үндсэн хичээлээ хийчин үдээс хойш ерөөсөө нөгөө анги танхим бүх юм сайхан суулж өгдөө багш нар нь мэргэжлийн багш нар нь байж гэн ойлгоогүй зүйлээ багш нараас асууж болно ангидаа суугаад бие даагаад даалгавраа хийж болно туршил судалгааны ажил хийж болно нөгөө сонгон дугуйлан даа явж болно тийм ээ ерөөсөө үдээс хойш сургууль дээр байх ерөөсөө бүх орчныг заавал зохион байгуулалтаа за яг тэдүү хүүхэд ингэн шүү гэхгүй хүүхдээс өөрөө бие даагаад ерөөсөө тэр орчин болвол хүүхдийн орчин процесс энэ ерөөсөө ингэж бачиж боловсролын яамаас ч юм уу дуусах яг хувийн сургуулийн хувьд анги төгөлтөд байх хэрэгтэй гэсэн юм заалт байдаг. Ер нь бол заалт байхгүй. Өөрөөсөө бас тийм. Ер нь ингээд бусад хувийн сургуулиудынхаа жишгийг сонсоод авах ч гэсэн ер нь дунджаар тийм. За дээдлэн л ер нь 25-аас сонсоод ч тийм. Ер нь тэрнээс олон хүүхдтэй нэг ангидаас болоод хувийн сургууль гэж ер нь сургуулийн хөлбөрийн үед одоо ямар сайн сургуулиуд гэжээс 5-аас 7 дугаар ангийн хүүхдүүд маш хичээлтэй. 7-аас 8 дугаар. Тийм. 7-8 дугаар. Ер нь бол яг адилхан. Ер нь төрийн өмчийн сургуульч төр төрийн бис өмчийн сургуульч төр яг ямнаас батлагдсан хөтөлбөрийг бол ерөөсөө бүгд хэрэгжүүлчихдэг. Бүгд яг тэр болгон стандарт хөтөлбөр. Тэрийг ерөөсөө бүгд жигэд судалж одоо эзэмших хэрэгтэй. Тэрийг хагаад хувийн сургуулийн хоног чад ихтэй байдаг хүүхдүүдийг шахдаг. Ийм цагаан сургууль дээр хувийн сургуулийн хувьд болохоор зэрэг тэр дээрээ нэмээд дахиад өөрсдийнхөө нөгөө сонгосон чиглэлээ үзэгрөөсөн сургалт бас дахиад явагдчихсан. Тэгэхээр бүр ихсчээд байгаа байхгүй юу? Тэрийг болохоор нөгөө нийслэлийн боловсролын газраар батлуулаад за манайх одоо за математик үзэгрүүлсэн сургалт явуулна шүү гэх юм бол бүр тэр хөтөлбөр төлөвлөгөө бүх юм боловсруулад за яг за энэ сургуулийн сургалтыг явуулах боломжтой байна гэсэн зөвшөөрөл аваад тэгээд тэрийгээ одоо нэмж хөтөлбөр бол ижил анги дүүргэлт бага учраас багш тэр хөтөлбөрийн дагуу хүүхдүүдээр нэмэлтлэн энэ төр өгөөд ажиллах боломж сайтай. Тэгээд ингэж үзэж байна. Жишээлбэл одоо улсын сургуульд нэг ангид 40 хүүхэд сууж байхад тэр стандартыг яг жигэд төчүүлэнд нь хүргэх бас их хүчин дутагдaltaй. Тийм ээ хичнээн сайн багш байсан гэсэн 40 хүүхэдтэй ажил ялангуяа бага анги бол 20 хүүхэд суулгачаад стандартыг жиг хэрэгжүүлэх чинь бас хамаагүй учиртай болж байна. Боловсролын яах мэдээж хэрэг багшийн бас ажиллах орчныг сайн хэрэгтэй. Тэгэхээр хувийн сургуулийн ер нь давуу талууд юм байдаг лээ. Тэгээ одоо саяхан хэлснээр анги дүүргэлцсэн учраас хүүхдүүдтэйгээ ажиллах боломж болцсон сайтай тийм ээ. Тэгээд нөгөө яг хичээлийн бас цагаар ч гэсэн суугаад нөгөө одоо ч угаасаа ажлын байрандаа хөгжих одоо багшийн хөгжүүлгээд явагдаад байгаа. Тэгэхээр зэрэг сургууль дээр одоо бие дааж юмнаа судлах, хичээл номондоо бэлдэх хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулах эхлээл явсан даа ингээд юу бол бүрэн хангалттай байж байгаа. Зүгээр цаанаас яамнаас нийслэлийн боловсролын газраас одоо дүүргээс энэ сургууль семинар юмнуудаа бол зүгээр жигэд сайхан л өгдөг. Манай сургууль дүүрэгт хэлэгддэг сургууль. Танаа сургуулийг хийж байгаа юм биш. Зүгээр хувийн сургуулиуд өвцөн боломж хайцсан уу гайгүй байдаг учраас улсын сургуулиудын гайгүй өгчнээс түүчээд байна уу юу? Мэдгүй одоо бусад сургуулиуд яаж явахыг мэдэхгүй байна. Манайх бол харьцангуй доктортой ажиллагаатай багш нартай. Одоо манайх байгуулагдаад 15 жил болж байна. Манай сургуульд 15 жил ажиллаж байгаа ч багш бий. Тэгээ яг ер нь бол зүгээр эхнээсээ багшийн мэргэжлэр сургуулийг гайгүй сайн төгссөн шинэ хүүхд аваад тэгээд их сайхан багшлахад яв. Би бол их тийм туршлагатай гэх юм уу? Тийм юу баримталдаг. Сайхан залуу шинэ сургууль төгсөөд ирсэн хүүхдийг аваад гоё дадлагжуулаад сайхан орчинд тийм ээ. Ер нь багш туршлагатай байхгүй юу?
Өө сайн төгсөөд ирсэн хүмүүс гайгүй шүү дээ. Тэгээ эхнээс нь нөгөө 10 сайтай багш чинь тал талаас нь зөвлөө туслаад өгөн тийм ээ. Тэгээд угаасаа нөгөө тийм орчинд орчих юм чинь ингэж ажиллах хэрэгтэй юм байна. Ер нь бол одоо ийм бодлого баримтлах юм байна. Сайн төгсөөд ирэх гэж ярьж байна. Манай салбар ч гэсэн би сайн төгсөөд ирсэн хүмүүс сайн нэг сайтай боловч тэр нэг одоо би багш нарын болов сэтгэл зүйч гэж анадаг байна. Тийм шүү дээ. Бид нар ч сэтгэлчнэрч бас юм даа сэтгэл зүйч нартай. Үнэ тарихтай аюу ухаантай ажиллаж байгаа учраас. Тэгэхээр тэр хүний мэдээж диплом дэх дүн болж байгаа юм байна. Диплом байх бол бүр их чухал шүү дээ. Гэхдээ тэр хүний тэр нэг заа хараг гэж юм тэр багш болох тэр сэтгэл гэдэг ч юм уу. Тэр зүйлийг яаж зэмзүүлэх ёстой вэ? Тэр л гол зүйл л дээ. Гэхдээ яг хөө ингээд нөгөө олон жилийн ажлыг хийгээд ирэхлээр хүн чинь бас багцаа баримжаатай болчихж байгаа. За ингээд уулзаад үзсэн, диплом юм үзсэн, анкет одоо тийм ээ одоо бүх юмнуудын ярилцлага хийж үзсэн. За тэгээд хичээл заалгаж үзсэн. Хичээл заалгахаар зэрэг ерөнхий хүний нөгөө одоо тэр нэг багшийн арга барил ерөнхий дүр тий. За нэг ямар ч гэсэн энэ бол нэг хүүхдтэй ажиллаж хүн байна гэдэг нь бол мэдэгдэн хичээл заалгаж үзчихийж ерөөсө гол шалтгаан бол тэрэндээ чухал байдаг. Хичээл заах тэр хүүхдүүдийн өмнө одоо яг чин сэтгэл зүрхнээс тийм ээ хүүхдэд ойлгуулах гэдэг ажиллаж байгаа хүний юм чи бас арай тэгээд хүүхдээ ярьсан юм болохоор хүүхдийг наад чинь доогоо тийм доктор гэж байх юм аа. Байдаг шүү дээ. Юу болохгүй гэдэг. Яг заах харах зүйл муутай аваад байгаа. Тэгээд тэр шалгаа байхгүй гэж манай багшд донцчихсан ярьдаг. Өөрөө их сайн мэдээд байдаг. Өнөөх нь хүүхдэд нэг наад ич чаддгүй. Тэгэхдээ өөрөө бүр учиргүй ингээ бүхнийг мэддэггүй ч гэсэн яг өөрийнхөө мэддэг нэг хүнд их сайхан өчтдөг. Тийм заахаа. Ер нь дунд сургуультай бол юмхөө багш нар нь илүү зүгээр. Тийм ээ. Ихтэй сургууль руугаа бол одоо тэрстэй чухал сайхан мэдлэгтэй тийм ээ. Онцлог өндөр мэдлэгтэй бүр одоо ингээд цаашаа туршилт судалгаа хийгээд нөгөө бүр ингээ хүүхдийн тэр том ажил удирдаад энэ төр явчих багш нар бол чухал. Яг дунд сургуульд бол ерөөсөө тэр хүүхд хурц ажиллах багш нар чухал. Хоёр сургуулиудын хувьд нөгөө байр талбайны явж байгаа хэцүү юм. Хоёрдугаар тэр нөгөө гадаа нэг бие тамир ордог шүү дээ. Хамаарсан хэрэг бие тамир гэж байна. Тэр талбай юм байна. Хоёр сургуулиудад жоохон хэцүү. Ер нь яг янз янз. Ихэвч тий нэлээ ингээд том байртай талбай дээр гайхалтай сургуулиуд бас гайгүй. Тэгэл янз янз бүр тийм ч юмгүй бүр өөрийн гэсэн байрчгүй сургуулиуд хүртэл байна. Янз янз л байна. Одоо нөгөө өрсөлдөөн тий нэгний сонголтонд явж байгаа юм чинь. Тэгээд тэрийг одоо аль болох боломжтой зохицуулаад манайх бол ямар ч байсан сургуулийн өөрийн байртай болохоор бие тамирын заалтай нэг хөрхөрийн талбайтай тий атана хөрхөн талбайтай дотроо хөрхөн бие тамирын заалтай ер нь одоо дотроо бол бүх юмтай. Тавьдаг зайлсаг бас ингээд дуусчихсан. Тэгээд тань би сүүлийн асуудыг тавьсан. Сүүлийн асуудал гэдэг сонирмжсэн зүйл байна. Тэр үүдээ боловсролын тогтолцоо байна. Тэ тогтолцоо сайжруулахын тулд юу хийх болмоор юм шиг байна. Одоо ер нь яач бол манай боловсролын тогтолцоо гэдэг ч юм уу сурах орчин энэ бүх юм аюул. Нэг хичээсэн гэсэн бодлоос та бүхэн байдаг багтаа. Тэгээ боловсролын яг тогтолцоо бүрч болохгүй болсон биш. Ер нь гайгүй болоод байгаа. Ялангуяа сүүлийн үед одоо энэ зөв Монгол хүүхд төлөвлөлийн хүрээнд аль болох нөгөө хүүхдийн бүрийн хөгжлийг дэмжиж, хүүхд болгоныхоо онцлог тохируулж ажиллая. Тэгээ яг нэг команд авсан юм шиг нэг яваад биш гэх. Тэрийг ялангуяа зөвтөр ингээд аг дөрвөлцөөтэй байдаг хорийн сургуулиуд дээр хэрэгжүүлэх боломж их гайвуутай. Тэгээд одоо энэ сүүлд орж ирээд байгаа гаднаас орж ирээд байгаа хөтөлбөрүүд чинь байгалийн шинжилгээ хичээлийг одоо тэр бүр маш стандартаараа одоо яг тэр туршилт судалгаа хүүхэд бүр өөрөө хийж үзээд тэгэж судлахад илүү хүүхдэд үлдцтэй зөвхөн нэг сайн томьёо цээжлээл тэр нэг бэлэн тий за энэ бол ийм юм байна гэж яг цээжлээд явахаасаа илүү яг тэрийг өөрөө гараараа бариад нүдэрээ хийж үзээд яг бодит нөгөө мэдлэгийг олцсон хүүхэд маань эргээд нөгөө тэгээ цаашаа судлах нь сайн болно эргээд тэрийг амьдралд хэрэгжүүлэхдээ ч илүү сайн болдог. Тэгэхээр сургалтаа тэр чиглэл рүү илүү хүүхд болгондоо хандсан тийм ээ хүртээмжтэй тийм сургалт явуулаад илүү ач холбогдолтой. За баярлалаа. За баярлалаа. Өдрийн өдөр маань